За Улаанбаатарчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр 1 сарын 16-ны өдөр Баасан гараг болж байна. За өнөөдөр бас нэг юм чухал мэдээллийг Улаанбаатарчуудаа хүргэж бодлоо. За юуны төрөнд бас 2025 оны 4-р улирал 26 оны их улсын орны хэмжээнд төсвийн орлого тасарсан бизнесүүдийн хувьд нэг тодорхой хэмжээний хүнд жил байлаа. За үүнтэй уялдуулан Монгол Улсын засгийн газар ерөнхий сайд болон их хурлын дарга санаачилж 2026 онд хувийн ишлүүд бизнес аж ахуй нэгжүүдэд дэмжсэн жил болгоё гэж ингэж санаачлагуудыг их хурлын дарга ерөнхий сайд гаргаж юуны мөрийн хөтөлбөртөө уялдуулан нэлээд олон чиглэл өгсөний үндсэн дээр 2026 оныг нийслэлийн засаг даргын А001 захирамжаар 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарлаж нийслэлийн засаг даргын 2026 оны А/01-р бол захирамж гарсан. За тэгээд энэ захирамж ингээд гараад бол захирамж бол гараа явж байгаа. Алтан гэрлээ наатаха юу ячихгүй та. Чи зүгээр гараараа барайл явал та. За ингээд захирамж бол гарсан. За 2026 оны 1 сарын 2-ны өдөр А/01 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан нийслэлийн засаг даргаас. За ингээд нийслэлийн засаг даргаас мөрийн хөтөлбөр олон засгийн газрын чиглэл нийслэлийг 2026 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл мөн нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөв хэрэгжүүлэх зорилгоор 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгоо ингээд зарласан. За үүний хүрээнд бол нийслэлийн засаг даргын тамгын газраас нийслэлийн одоо эдийн засгийн хүч дэд үтс хариуцсан нэгдүгээр орч миний бие ахс ажлын хэсэг гарч одоо Улаанбаатар хотын худалдаа хөгжлийн танхимын тагаа хамтарч бизнес эрхлэгчдтэйгээ салбар хоорондын уулзалт хийх, бизнес эрхлэгчдийнхээ энэ тулгамдаад байгаа хүнд асуудлуудыг тэр доорн цаг үед нь шийдвэрлэх, дэмжиж ажиллах талаар бол төлөв гаргаад ингээд бол анхны уулзалтууд эхлээд ажиллаж байгаа. За үүнтэй уялдуулаад би өнөөдөр бас энэ чинь хамт нийслэлийн инновац бизнесийн газрын дарга, төгөлдөр дарга битээр бол өнөөдөр нэг онцлог хоёр төсөлтөд бол танилцж бол албан хүсэлтийг бол хүлээж аваад байна. Манай төгөлдөр дарга битээр бас жижиг дунд бизнесүүдээр энэ жил нэлээд анхаарья гэдэг ингээд бас өнөөдөр ингээд сууж байгаа. За өнөөдөр бид нар ийм Улаанбаатар хотод маш олон ийм хүсэлтүүд хамтарч ажиллах саналууд ирж байгаа. За 2026 оныг бол бизнес эрхлэлтийг дэмжих жил болгон одоо зарлаж засгийн газрын хурлаас одоо дэмжиж байгаатай уялдуулан хоёр төслийг онцолж өнөөдөр бас хүлээн авч бас уулзахаар энэ өнөөдөр энэ ч бол цуглаад байна. За өнөөдөр энэ ч одоо иргэн манай мөнх овогтой Нямбаяр ингээд нийслэлийн орлогчид ингээд хүсэлт гаргаж албан хүсэлт өргөдөл ирсний дагуу өнөөдөр бас онцолж танилцъя гэдээ одоо би иргэн Нямбаяргаа энэ ч урьдсан өнөөдөр бол уулзах гад манай мөнх овогтой Нямбаяр маань өөрөө энэ ирсэн байж байна. За манай Нямбаяр маань өнөөдөр болохоор одоо бид нар стартап питч гэж хэлж болохоор Улаанбаатар хотыг өвлийн цэцэрлэгт хүрээлэнтэй болох төслийг бол санаачлаад албан хүсэлт гаргасныхаа дагуу өнөөдөр хэдүүлээ танилцж бол онцлох юм төсөл болгож танилцуулъя. За хоёрт нь бас On Time Aviation гэдэг компани 2026 оны 1 сарын 12-ны өдөр бас гүйцэтгэх захирал нурмаа гэдэг ингээд Улаанбаатар хотын одоо агаарын шинэ дэд одоо бүтэц нийтийн тээвэр тулгамдж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор ингээд хүсэлт тавьсан. За энэ хоёр энэ төсөлтөөс өнөөдөр уулзаж танилцъя гэдэг өнөөдөр энэ On Time Aviation гэдэг компани гүйцэтгэх захирал одоо нурмаагаас өнөөдөр хүрэлцэж ирээд байна. За энэ хоёр онцлог төслийг бол өнөөдөр одоо онцолж уулзаж бас танилцуулъя. 2026 оны ингээд нийслэлийн одоо бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгох ажлаа ингээд бас эхлүүлж байгааг бас албасаар бол бас зарлж байна. Дээрээс нь нэг нь болохоор дэд үтцийн онцлог Улаанбаатар хотын төвчрөл мөн одоо эрүүл мэнд онцгойгийн тулгамдж байгаа асуудлыг шинэ дэд үтс нэвтрүүлэх. Нөгөөх нь энэ нийгмийн асуудал буюу иргэдийг чөлөөтэй хүртээмжтэй хот байлгах жилийн 4 улирлын юм ногоон хүлэмж парк байгуулах юм стартапын төрөл байх. Ийм хоёр онцлог төслийг бас онцолж авч бас танилцсан өнөөдөр бичлэн уулзъя. Иргэдээ бас мэдээлэл өгье гэдээ бас хүсэлт гаргасан дээр уулзъя өнөөдөр бас хүрэлцэн ирсэн On Time Aviation компани захирал нурмаа. За өвлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулалт төслийн санаагчлагч иргэн одоо мөнх овогтой Нямбаяргаа та хоёрт бас баярлалаа. Тэгээд үлээ өнөөдөр албан уулзалтаа эхлүүлээд уулзалтаа өнөөдөр төгөлдөр дарга битээр байж байгаа. Энэ питч хэлбэрээр буюу 3000 багтаага танилцуулгаас өгөөч гээд. За эхний танилцуулгыг манай Улаанбаатар хотод жилийн 4 улирлын өвлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахад одоо төслийг санаачилж байгаа иргэн одоо бизнес эрхлэгч гэх юм уу те мөнх овогтой Нямбаяргааг та одоо танилцуулгаа 3000 багтаагаад хийгээч гэдэг одоо таны өсөлтийн дагуу хүсэж байна.
За та өөрийгөө нэг товчхон танилцуулаад ингээд. За намайг мөнх хөвгтөн Нямбаяр гэдэг дулааны инженер мэргэжилтэй. Дулааны 2 дугаар цэглэгээ станцад мэргэжлэрээ 12 жил ажилласан. Энэ дулааны инженер хүн байна. За миний өвлийн цэцэрлэг төрөлхөмж байгуулах төсөл. За энэ төслөө нийслэлчүүдтэй ингээд товчхоноор танилцуулъя. За энэ төсөл маань Улаанбаатар хотод ийм 5 блок бүхий ийм өвлийн цэцэрлэг төрөлхөмж битүү. За Монгол улс маань хүүдэн сэрүүн уур амьсгалтай учраас жилийн нэг 7-8 сар бол сэрүүн улирал, за хавар намар бол өвс ногоо тийм дотмог ховор ийм улирлууд их тохиолддог. За та бүгд танилцуулж байгаа төсөл болохоор нэг блок маань 2500 м², за хааш хаашаа 50 м хэмжээтэй. За ингээд нийт 5-6 блок баригдана гэж тооцоолж байгаа төслийнхоо. За нийт 30,000 м²-д буюу 3 га газрыг хамрах хэмжээний ийм төсөл байгуулагдана. За энэ төсөл маань хэмжээгээр 2-3 төрлийн жижиг, дунд, том гэсэн 3 төрлийн хэмжээтэйгээр хэмжээ загварууд гаргаж өгсөн байгаа. Энийг цаашлаад Улаанбаатар хоттой нэвтрүүлсэн дараагаар 21 аймагт тус бүртээ аймгийн төвөддөө жилийн 4 улиралдаа ингээд мөнх ногооноор байх ийм төсөл байгаамаа. За энэ ингээд миний саналсан зүйл болохоор үүдэндээ ийм хувц солих хайрцагтай өвлийн хувцтайгаа ирлээ. Хувц солих хайрцагтаа бүх хувцаа тайллаа. 100-ны шор бодолтойгоо бүхэл өдрийнхөө турш энэ цэцэрлэг төрөлөндөө хүүхдүүдэд тоглуулах нь байна. За дотроо ингээд ресторан, хоолны газар, за дотор цэцэрлэг төрөлн зугаалах ингээд болзооны уулзах цагийн газар. За мөн эсний болбол буюу хэмжээ багтай спортын хамгийн боломжтой хэсэг буюу наран шаргалгын газар эргэлдэг эсний болболын талбайг шийдэж өгсөн байгаа. Мөн open mic залуучууд дуу хөгжим зорилготой залуучууд ивентүүд ингээд зохиогдох боломжтой. Ийм open mic тайцтай дотроо энэ дээрээс ийм яг зуны улиралд хүлэмжинд хэдэн градус температуртай ямар ч хийгшилтэй бүх хүлэмжийн стандарт зуны улирал байдаг хүрхрээ, усан ориглуур, за горих ингээд бүх 5 блоктой бүх төрөл төрлөөр нь ингээд бүгдийг тус тусдаа шийдэж өгсөн байна. За миний стартап бизнес бол холбооны бүгд найрамдах Герман улсад, за Сингапурын Marina Bay, за Австрали, Нью-Йоркийн Botanic Garden ингээд олон улсуудад бол хэрэгжиж ирсэн төсөл. Монголд бол анхдагч гэж хэлж болно. За анхдагч мөн нийслэлийнхаа хэмжээнд жилдээ нэг 180,000-аас 200,000 хүний ийм үйлчлэгээ явуулах, үйлчлүүлэх ийм багтаамжтай ийм төсөл байна. За өдөртөө 500-аас 600 хүн гэж тооцож байгаа. За ингээд нийслэлийн даваа талаа дарга бас миний албан бичгийг ингээд нааштай хүлээж авч богино хугацаанд ингээд ашиглуулж гэж танилцуулсан та хүлээж авсан танд баяртай байна. Тэгээд миний талаас нийслэл талаас төгөлдөр даргаас ингээд төсөл бизнес талаасаа бас зөвлөгөө тусламж хамтарч ажиллахын санал тавьж байна. За дөнгөж сая бас даваа талаа хорлогч маань хэлсэн нийслэлийг энэ 2026 онд бизнесийг дэмжих жил болгон зарлж байгаа. За энэ ажлын хүрээнд манай байгууллага бизнес инновацийн агентлаг, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагийн хүрээнд бид гарааны бизнес эрхлэгч болон инновацийн төсөл хөтөлбөрүүдийг бас бойжуулж хөгжүүлдэг ийм үндсэн үйл ажиллагаатай газар. Тэгээд Иргэн Нямбаяр маань одоо хүсэлт биднэрт өгөөд за ингээ манай энэ хурд сур хөтөлбөрүүдэд бас хамрагдах цаашдаа энэ төсөл хөтөлбөрийг бодит ажил хэрэг болох тал дээр нь хүсэл тавьсан. Тэгээ бид нар энэ ажлыг бас бодиттой ажил хэрэг болгох одоо ажлыг бидэд энэ 2026 онд эхлүүлнэ гэдгээ илэрхийлье. За энэ нормаага та юу вэ? Танилцуулгаа гэж. За. За баярлалаа. За хотод за сая намайг танилцуулж гисэн даваа талаад баярлалаа. Honda Aviation компаниг үүсгэх захирал Нурмаа. За өнөөдөр бид
хотод нөгөө тулгамдаад байгаа асуудлыг агаарын зорчих хөдөлгөөнийг дэд бүтцийн хамт Улаанбаатар хотод нэвтрүүлэх замаар шийдвэрлэх юм төслийн санал танилцуулж байгаамаа. Тэгээ хамтран ажиллах тий. Тэгээд ерөнхийдөө өнөөдөр Улаанбаатар хотын зорчих хөдөлгөөний нөхцөл байдал ямар байна вэ гэхээр бүх зорчих хөдөлгөөн газрын тээврээр явж байгаа тийм ээ. Хүн болон ачаа бараа эрүүл мэндийн үйлчилгээнүүд. Тэгэхээр замын төвжирлийн асуудлаас болоод үйлчилгээ маань цаг хугацааны хувьд таамаглах боломжгүй тийм ээ, саатал гарах заримдаа тэг зогсолт болох хүртэл нөхцөл үүсэж байгаа. Тэгэхээр энэний үр дүнд бидэд нийслэл хотын иргэний хувьд юу гэж харж байна гэхээр иргэн бид өөрсдөө энэ замын төвжирлийн нөлөөллөөс болоод эдийн засаг болон эрүүл мэндээрээ их хохирж байна гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нэр ямар шийдэл санал болгож байна гэхээр өнөөдөр Улаанбаатар хотоос хэрэгжүүлж байгаа дэд бүтцийн томоохон төслүүдээр нэмээд агаарын хөдөлгөөн, зорчих хөдөлгөөн түүнийг дэмжсэн дэд бүтцийг Улаанбаатар хотод зайлшгүй хөгжүүлэх шаардлага байна. Энийг хамтраад хэрэгжүүлье гэсэн санал тавьж байгаамаа. За агаарын дэд бүтцийг бид нэр энэ зөвхөн нисхийн салбарын дэд бүтц гэж харахгүй байгаа. Энэ бол маш олон салбарт шууд нэг зэрэг хэрэглэг ач холбогдлоо өгөх дэд бүтцийн. Ялангуяа өнөөдөр иргэний хувьд нийгэмд тулгамдаад байгаа эрүүл мэндийн яаралтай тусламжийг үзүүлэх тийм ээ. Та бүхэн мэдж байгаа Улаанбаатар хотод цусны төвөөс эмнэлгүүд хооронд яаралтай нөгөө цус ханган нийлүүлэлтийг дроноор хийж байгаа шүү дээ, хөнгөө нисэх төхөөрөмжөөр. Тэгэхээр бид нэр Улаанбаатар хотод агаарын дэд бүтцийг хөгжүүлж чадах юм бол өнөөдөр зөвхөн цус биш тийм ээ, өвчтнийг яаралтай тусламж хэрэгтэй байгаа иргэнийг мөн яаралтай тусламжийн газар цаг хадгалгүй очих хэвээр эмч мэрэгжилтэн мэс засалчтай хүргэх тийм минут хэмнэж аврах юм боломжийг энэ дэд бүрдүүлж өгнө гэж харж байгаа. За тэгээд эрүүл мэндээс гадна онцгой байдал галын аюулын үед тийм ээ цагдаа хувь сахиулах үндэсний аюулгүй байдал мөн цаашлаад одоо бид нэр энэ жил бизнесийг дэмжигдэл олгосонтой холбоотойгоор бизнесийн байгууллагууд өнөөдөр Монгол Улсын засгийн газраас нийслэлээс тавьж байгаа аялал жуулчлалыг хөгжүүлэхийн бодлого эднэрийг дам утгаараа энэ дэд бүтц дэмжиж явах энэ нэгдсэн дэд бүтцийн систем гэж харж байгаа. За төслийн санаа маань болохоор ерөөхдөө нөгөө дэд бүтц гэж юу хэлээд байна гэхээр нийслэл хотын дэд бүс тутамд хүн ам олноор суурьсан нөгөө нийгмийн үйлчилгээ авах шаардлагатай төв цэгүүд болгонд энэ хелипад буюу нислэг тэрэгний хөрж буух талбай. За тэгээд цаашлаад Улаанбаатар хотоос гарах шаардлагагүй төвжирч суухгүйгээр бага өрийн онгоцны зурвастай болох энэ системийг бид нэр агаарын тээврийн дэд бүтц хөдөлгөөний дэд бүтц гэж хэлээд байгаа шүү. За тэгээд эдийн засгийн бизнесийг дэмжигчил гэдэг утгаараа нийслэл хотын төсвийн бүрдүүлэх тийм ээ нийслэл бизнес хийж байгаа иргэд болон бизнесүүдийг шууд бодит утгаараа цаг хэмнэх энэ боломжийг дэд бүтцийн төсөл маань хангаж өгнө гэж харж байгаа. Тэгээд одоо дэлгэцэн дээр харуулсанчлан бидэд Чингис хаан онгоцны буудлаас Улаанбаатар хүртэл өнөөдөр 3 цагийг бид төгжрөл зарцуулдаг бол 7 минутын дотор ирэх боломж байна. Энэ нөгөө ялгаахгүй түргэн тусламжийн аралтай үйлчилгээний хэрэгцээг харуулж байгаа тий. За тэгээд хотын дэд бүсүүд хооронд бид нэр 20 минутын хот гэж яриад байна. Өөрөө хелипадтай 20 минут хүрээд тэгээд дэд бүсүүд хооронд 3 минутын зорчих агаарын хөдөлгөөн үйлдэх боломжтой гэж харж байгаа. За тэгээд товчхондоо зүгээр нөгөө маш олон давуу тал ач холбогдол деталь байгаа боловч энэ Европс танилцуулга Европын холбооны судалгааны үр дүн танилцуулаад дуусгачих. Тэгэхээр энэ Европын холбооны улсад агаарын хөдөлгөөн буюу холболт 10%-аар өсгөд тухайн хот, тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд ноогдох утгаараа 0.5%-аар өсдөг нь факт тоогоор нотлогдсон байна. Мөн ажил эрхлэлт 1.6%-аар өсдөг байна. За энэ бол нөгөө эдийн засгийн үр өгөөж нь эрүүл мэнд яаралтай тусламжаас гадна. За тэгээд ерөнхийдөө бид энэ дэд бүтцийг яагаад зайлшгүй хэрэгтэй гэж байна гэхээр өнөөдөр Улаанбаатар нийс хот маань улсын нийслэл метрополитен хот тий. Тэгэхээр өнөөдөр энэ нислэг тэрэг агаарын хөлгүүд чинь цаашдаа хөнгүү тээвэр, дрон, e-vitol гэд явж гин. Тэгэхээр тэр бүхэнд энэ дэд бүтцэнд бэлэн газрын болон агаарын тээвэр хосолсон том нийслэл хот болох ирээдүйтэй гэж харж байгаамаа. За та зураг гаргачих. Тэгээд би энэ ч яж хагаад бас ингэ чи төгөлдөр дараа та наашаа зурчих тий. Юм баяр. За өнөөдөр
Иргэдтэй хэлэхэд 2026 оныг бизнес эрхлэгчийг дэмжих жил болгоод зарлаад Улаанбаатар хотынхаа бас худалдаа ажилтны танхим Улаанбаатарын салбартаа бол хамтарч ажиллаад сегментлээд бол уулзалтуудыг хийгээд боломжоор зөвшөөрөл юмнуудыг одоо их хурлын дарганы санаачсны дагуу зарим нь бол хялбаршуулж хурдан олгож бол дэмжиж ажиллана. За үүний хүрээнд бас Улаанбаатар хотод бас онцлог одоо хүсэлт агүй бол хүсэлтүүд ирсэн. Үүнээс бол шинээр дид үтцсэн. Улаанбаатар хотод агаарын замын дид үтц буюу Улаанбаатарт өнөөдрийн тулгамдаад байгаа энэ төгжрлийг бас бууруулах. За дээрэс нь одоо би бас нөгөө японочдтой уулзж байгаад Японоос одоо энэ эмнэлгийн яаралтай тусламжийн цусыг дроноор тээвэрлж байгаа. Тэгээд дээрэс нь эмнэлгийн юм яаралтай үйлчлэгийн онцгой байдлын тохиолдолд одоо энэ хүнд харагдах осол аваар үед бол яаралтай Улаанбаатар хотын хооронд шилжилт хийх шаардлагатай болдог. Ийм учраас Улаанбаатар хотод шин дид үтцсэн. Агаарын дид үтцсэн тийм ээ. Одоо онцгой аюулгүй байдал дээрээс нь эмнэлгийн зорилтоор тэгээд дээрээс нь иргэдэд ингээд тодорхой шатнд хүрэх зорилтоор ингээд дид үтцийг санаачлаад онтойн гэдэг компани ирсэн. За үүний бол танилцуулгыг бас сонслоо. Энэ талаар бол ингээд дэмдэж ажиллана. Энэ бол шинэлэг одоо шинэ Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод ийм шинэ дид үтц бол байх шаардлагатай бас гэж. Монгол улс маань өөрөө Америк, Австрали шиг өргөн удам газар нутагтай, цөөхөн хүн амтай, байгалийн баялаг ихтэй. Энэ улсуудад бол агаарын нийтийн тээвэр бол их хөгжсөн байдаг. Ийм учраас Монгол улсад бол цаашид бид нэр энэ өргөн удам нутагт 3.6 сая монголчууд одоо зөв аялж нийгмийн үйлчлэгээ хүртэхийн тулд бол агаарын тээвэр хөгжих хэрэгтэй. Дэлхийн жишээнд аваа. Тэгээд дэлхийн маань өөрөө дороонлоо явж байна. За ийм учраас нийслэлээс бас энэ хүсэлтийг хүлээж авч онцгой анхаарч за магадгүй дид үтс хариуцсан шин дид үтс учраас нийслэлийн засаг дарганы 1-р болгоч үед миний би өөрөө одоо энэ танаа төслийг бас анхаарч хууль заасны засаг дарганы энэ дэмжих жил болсон хүрээнд дагуу бол ингэж анхаарч ажиллая гэж бодож байна. Дээрээс нь манай иргэн мөнх огтой Нямбаяр тийм ээ. Маань өөрөө та ячихгүй Нямбаяр тааш бас Улаанбаатар хотын юу өвлийн цэцэрлэгт хүрээлэн гээ те зургийг гаргаж. Би энэ өвлийн цэцэрлэгт хүрээлэн төслийн хувьд бол маш их одоо гоё төсөл байна гэж. Гэхдээ энэ бол стартапын хэмжээ тий санаачилсан иргэн одоо бизнес эрхлэгч одоо манай entrepreneurship тий. Би ч эсвэл нөгөө юу Uber гэдээ хэлсэн чи одоо шүүмжлээд байлээ тий. Одоо би ч яг нөгөө монгол акцентээр ярьчдаг хүн чинь. Тэгээ яг манай entrepreneurship манай хэмээн Нямбаяр мөнх огт Нямбаяр маань ингээд альбом хүсэлтээ өгөөд бол ингээд ийм гоё өмнөх зургийг харж та ийм 4 үйлдвэрлэлийн хүүтний цэцэрлэгт хүрэл ингээд хамгийн ихний зураг. Энэ бас их гоё. Улаанбаатар хотод яг үндэ ингээд гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ цагийг зөв өнгөрөөх ийм үйлчлэгээ тал бол маш цөөхөн. Дээрээс нь манай улирал хавар намартай их салхитай годамж талбай явхад хэцүү. Хадаа өнөс зугаалж болдог өвөл ингээд бас өвлийн орчингой өдөрцөн зуны ийм агаар орчим дутагддаг. Монголчууд ч сүлд өвлийн улирал гадагшаа их явж одоо далайн ирэг дээр амардаг болсон байна. Аялал жуулчлал их хөгжиж байна. За үүнтэй энэ ягаад гадаадын далайн иргэн эрэг болон ой мод энэ хүрээлэн ягаад өвлийн улиралд Монголд авчирч болохгүй гэж. Одоо энэ бол англи хэлэндээ indoor буюу дотор паркуудын төрөлд ордог. За хамгийн том нь бол Германд байдаг. За ийм учраас бас энэ одоо төслийг санаачилж байгаа манай иргэн стартапыг одоо санаачилж байгаа мөнх овогтой Нямбаяр маань одоо санаастад албан бичиг хүснэг бас онцлоод стартап нийгмийн одоо иймэрхүү одоо ногоон байгууламж байснараа гэр бүлээрээ цагаа зөв өнгөрүүлж нэрээ хүнс стресс буурдаг. Ингээ гэр бүл ад жаргалтай, доктортой гэмт хэрэг хүчирхийлэл бага байх юм үндэс үүсдэг. Ийм учраас бас Улаанбаатар хотод энэ стартапыг санал болгож байгаа учраас манай төгөлдөр дарга бичлэн хариуцаад одоо энэ стартапыг цааш нь боожуулж хөгжүүлэх. Нийслэлийн зүгээс бол энэ хуулийн хэмжээнд олгогдсон. Одоо их хурлын даргаас болон одоо ерхий сайдаас чиглэл болгосны дагуу хувийн хөгжлийн бизнес стартапуудаа боожуулах хэмжээнд бүх талд нь бол дэмжиж ажиллагаа бол ингээд үгээр бол мэдэгдэж чинь. Тэгээд Улаанбаатарчуудаас энэ онцлог хоёр төслийг бол ингээд танилцуулаад одоо тэд үтцийн төслөө 1-р орлогч би хариуцуулаад та энэ стартапыг боожуулж одоо энэ үүргээ хүлээгээд хоёулаа одоо жилийн дараа Улаанбаатарчуудаа энэ хоёр төслийг нийслэлд энэ хоёулаа шин дэд үтцсэн. Нэг нь нийгмийн дэд, нэг нь инженерийн дэд үтцсэн. Энийг бол хэр хэмжээнд авчиж одоо дэмжиж бодиттой болох тал дээр одоо магадгүй жилийн дараа хоёулаа нэг тайлангаа төгөлдөр дарга битээр бол Улаанбаатарчуудаа өгнө гэж бодож байна тийм ээ төгөлдөр дарга тийм үү хоёулаа яг жилийн дараа тэгээд стартапыг санаачилж байгаа манай entrepreneurship одоо Нямбаярыг болохоо манай төгөлдөр дарга хариуцаад шинэ дэд үтцсэн агарын тээврийн дэд үтцсэн санаачилж байгаа онлайн авиашн компани бол одоо миний би өөрөө хариуцаад ингээд төгөлдөр дарга битээр жилийн дараа
одоо тайлангаа хоорондоо Улаанбаатарчуудад одоо тавихаар ингэж бас амлалтыг өгж төр засгийн өмнөөс нийслэлийн засаг даргын тамга газраас энэ хоёр онцлог шин дэд үтцийг бол онцгойлон одоо иргэдэд танилцуулж Улаанбаатартын иргэдийнхэн одоо тулгамдж байгаа онцгойгийн асуудал төгжрөл дээрээс нь нийгмийн гэр бүлийн асуудал нийгмийн асуудлыг Улаанбаатар хотод өвлийн улиралд одоо аял зугаалж болохоор ийм сайхан энэ хүлэмжтэй ийм одоо төсөл Улаанбаатар хотод байж бид бүхэн одоо магадгүй эргэн үеийн уурьдсан битсэн хүүхдүүдтэйгээ гэр бүлээр өвлийн улиралд ингээд зугаалж болохоор ийм одоо нийгмийн дэд үтцтэй болёо гэж бол зорж ажиллая гэдэг өнөөдөр төгөлдөр дарагтайгаа бид хоёр ингээд үүрэг авч ийн тэгээд өнөөдөр бас ирж төслүүдэд танилцуулсан Нямбаяр болон Нурмаа захирал нартаа бол баярлалаа. Тэгээд нийслэлийн засаг дарга болон засгийн газар өгсөн чиглэл их хурлаас өгж байгаа чиглэлийн дагуу одоо төр захиргааны байгууллага төр үеийн түншлийг бол манлайлж одоо урдаа барьж хувийн хвшилтэйг бол хамтарч ажиллаж төрийн талаас бол бүхэл хэлний дэмжлэгийг үзүүлж Улаанбаатар хотоо иргэдтэй ээлтэй шин дэд үтцтэй нийгмийн дэд үтцтэй иргэдтэй ээлтэй бүртэмжтэй ийм ногоон байгууламжтай тий одоо бүр өвлийн улирлын ногоон байгууламжтай юм хот болохоор бол хамтраад ажиллая гэж бас ингэж хэлгээр байна. За ингээд тусгач.